Ohayou gozaimasu. Ихдээ 90-ад оных нь хэлдэг байсан. Хатам тийм. Монгол хамттай ойролцоо амттай юмнуудыг би хэлж өгье гэж болоо. Өнөр бол намт нь яг. Амрагой. Тэгээ энэ хар Япон зарт юм лээ. Ямар гоё. Ингээд чинь жоо ингээд идэх бүр гоё амттай. Бүр нэг нэг бүр гоё. Тийм үү? Ямар ч үлээ тийм савтаач. Тийм. Тэгээ амтны хэлэх юм тийм. Энэ бүр амар гоё. Энэ бас Японд байдаг. Би энэ амар дуртай. Багаас амар дуртай байсан. Амт нь бол яг мөн бүр ингээд. Жохон хийгээд амар халуунаад яг Японд зөндөө л өгөрцөө байдаг. Тэгээд энэ өгөрцөө бол яг Монголын өгөрцөөтэй адилхан чихэрлэг биш. Монголын өгөрцөө нэр чинь чихэрлэг биш. Ингээд цаанаа амт нь байж идэх штеп. Яг энэ болохоор яг тийм амттай чихэрлэг биш. Өөр нь болохоор амар чихэрлэг байгаа. Тэгээд энэ болохоор тийм чихэрлэг биш ээ. Тэгээд өрөмшиг тийм. Ингээд талхан дээр хүрээд идэл амар гоё зөөлхөн. Жохон чихэрлэг амттай. Тэгээд амар гоё санагдсан. Энэ бас амар гоё дэж санагдсан. Энэ гэдэг бүгд амар хямдхан. За сүүлийн үед болохоор энэ бүхний махыг идэж байгаа. Өөх хийхтэй гэх юм уу? Тэгээд ихэвчлэн баг өдөр болгон бид хоньны мах идэж байгаа. Тэгээд энэ болохоор ястай болон цол гэж байдаг. Тэгээд идэхэд гоё амттай яг хоньны мах шиг. Тэгээд өмнөхийг бодоход өөх багтай гэсэн. Тэгээд яг хоньны мах амттай байдаг. Тэгээд өдөр болгон бол энийг идэж байгаа. Хаяа бол энийг идэг. Энэ бол өөх хийхтэй тэр бүхний мах нь бол. Энэ болохоор одоо юу хий снэр гэлтэнд сайн. Тэгэнгүүт л шартсан үед бол усан дээр хийгээ бүлийн усан дээр хийгээ авах юм бол тэгээд нам болдгоо. Баярлалаа. Баяртай. Уйлж түүг бодсон бол уучлаарай.